Чи одоо аль махан бөмбөгийг сонгох гэж шийдсэн даалаа. Тэр залуусыг хэд хэдэн удаа зохиодол болно. Тэр намайг сонго, би чамтай тоглох уу? Тэгвэл бас зүгээр байхгүй юу? Хитрхи сул байна, хитрхи удаан байна. Дахиад сонирхолтой юм. Намайг цохих бүр дотор эргэтэн рүү минь нэвтрэх дулаан урсгал үүсдэг. Урсгал эргэтнүүд минь хатууруулж илүү хүчтэй болгодог. Би зүгээр үргэлжлүүл яг ийм өдрийн дараа байнгын уналт, байнгын босолт, байнгын бэлтгэл, тэгээл дахиад байнгын уналт. Ядарчихлаа дахиад үргэлжлүүлээ. Овгийн бэлтгэл 1 сар л үрдлээ. Юу төлөвлөсөн юм бэ? Би махан бамбайлт болно. Юу төлөвлөнө гэж хаах дүр эсэхэ бол. Лё овгийн шавнаар овгийн бэлтгэлийн өдөр өөрсдийн хүчээр шалгах ёстой. Энэ нь мөн махан бамбайнууд эрх чөлөөгөө эргэн олж авах өдөр. Чамайг хүчээрээ бол Лё овгийн хэн ч чамайг зогсоож чадахгүй. Хэн мэдэх вэ? Тэр эрх чөлөөг сонгох уу эсвэл өшөө авах уу? Би үүнийг тэсэн ялуу хүлээж вэ. Овгийн бэлтгэлийн өдөр. Би чадлаа. Миний сарнай модон цохилт 7 дугаар зээгт хүрлээ. Би мах бодийн давхаргыг нэвтрэх гэж байна. Өнөөдөр ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр Лё овгийн шавнаар өөрсдийн хүч чадлаа үзүүлэх болно. Би энэ боломжийг ашиглах том мэдээ дуулах ёстой. Лё жуун үг дотор цэвэршүүлэх хүрээ Лё жингийн 3 дахь авгах. Миний авьяаслаг зээх Лё овгийн залуу эзэн онцгой тохиолдлоор Цин Ю бүлэгмийн дотоод шав болж чадлаа. За Лё овгийн шавнаар өрсөлдөгчөө сонгох цаг. 3 дахь салбар гэр бүлийн ууган Лё Чэн Юн яс цэвэршүүлэх давхарга 3 дахь салбарын ууган хүү. Чамайг сонголоо. За одооноос хүмүүст хэн болохыг үзүүлье. Би чамайг ялбал би суллагдана. Хаха сайн байна. Ялах залуу мастер Чэн Юн байна. Хей хүлээгээрэй. Залуу мастер Чэн Юн гэсэн бэ. Энэ бол зүгээр л дадлага байсан штэ. Би жинхнээсээ байгаа хараахан сонгоогүй байна. Би түүнийг сонгомоор байна. Лё Жэнг за Лив энийг хийцгээе. Яагаад чи ийм болчихсон юм бэ? Миний үеэл Чэн. Лүү овгийн харуулсал Лё Жэнг аюулд орлоо. Бүлэг 2 овгийн бэлтгэлийн өдөр 2 дугаар хэсэг. Лё Жэнгийн дахиад дээд тэнгэр газрын эм уусныг та хаалаа. Хамт хэрвээ Лё Пэран усны дараа дэвшиж чадсан бол би ч бас чадна. Энэ цохилтын хүч тогооны эхний давхарлыг нэвтчихлээ. Энэ өвдөлтийн урсгал өмнөхөөс илүү хүчтэй болоод байгаа юм шиг байна. Би дуусаагүй байна. Залуу эзэн Чэн Юн үнэхээр гайхалтай. Тэр сарнай модон техникийг 100 дугаар зэрэг хүртэл ашиглаж байна. Тэр хүүхэд махан бамбай баймаар айхтар төсвөртэй. Лё Жэн задуурын дараа зогссоор байна. Лё Жэн ямар нэг бие хамгаалах онцгой арга олж авсан юм шиг юм болов. Эсвэл ах минь нууцаар Лё Жэн техник зааж өгсөн юм болов. Тэр чөтгөр үү? Тэр яагаад энэ бүхний дараач амьд байна? Энэ залууг би юугаар хийгдсэн юм бэ? Яагаад намайг дээрээс нь хараад байгаа юм бэ? Бас минь үхээч. Чи л дайд хөгжилтэй байх шиг байна. Одоо миний ээлж биш үү? Юу байж үнэнгүй залуу мастер Чэн Юн Лё Жэн би боломжгүй үгүй байлгүй дээ. Мангас удаан хугацаанд өнгөрөөх гэхдээ энэ хүч түүний модон санааны аль хэдийн 7 дугаар зэрэгт хүрч. Тийм болохоор залуу мастер Чэн Юнаас хамаагүй илүү хүчтэй. Чэн Ю миний хүү чи зүгээр үү? Лё хэн чи амархан. Чи юм уу хэрцгий навч яагаад миний хүүд гай тусгав? 3 дахь авраг ахаа. Овгийн дүрмийн дагуу үхлийн тулаанд би ялсан. Цаашдаа боол биш гэсэн үг. Би Лё овгийн орхиж одно. Би чамд санаа тавьж амьд үлээсэн чинь чамайг ийм бололд хөгжинө гэж бодсонгүй. Чамайг явуулна гэж бодож байна уу? Битгий зүуд дүрмээ зөвхөн чиний хогийн эцэг л энэ дүрмийг дагна. Замаас зайл. Дүрм гэж юу байдгийг чамд хэлье.
Хэлий Лё огт би бол дүрэм. Хамгаалах техник өг тэгвэл би чамайг амьд үлдээн. Чи өөрийн ахыг хөнөх гэр бүлийн тэргүүний суудлыг хулгайлсан. Ариун эмийг халааслан бүх хорон мог үлдсэн. Нэг л өдөр би та нарын толгойг тасдаж аавдаа өргөнө дөө. Та нар миний нуустай эхнийг хулгайлах гэж зүрхэлж байна уу? Та нарын хэлж байгаа бүхэн худлаа намайг та нарт итгэн гэж бодоо юу? Хэн намайг зогсоохыг хүсэж байна? Лё Бэн Кён одоогийн гэр бүлийн тэргүүн Лё Жингийн хоёр дахь авгаах төрлөх хүрээнд хүрэхэд хагас алхам чөтгөр алгад энэ хүүхэд дотор цэвэршүүлэх төвшөнд хүрчээ. Чи ёстой хуурамч хүүхэд байна. Би чамайг уучлсан. Учир нь чи бидний хамаатан. Гэхдээ чи бидний 3 дугаар авгаахыгаа гэмтээж Лё авгаас зугтахыг орлож хариу барьж байдаг. Хэрвээ чи өхөл хүсэж байгаа бол би чамд өгье. 2 дугаар ахаа одоохондоо битгий халаач. Яагаад болохгүй гэж түүнд үнэхээр гайхалтай зүйл тохиолдно. Биеийн хүч дунджаас хамаагүй илүү байна. Хөгжлийн хурданд ч бүр Пэран Чэн Юн хоёрын тэнгэр газрын эм ууснаас ч хурдан байна. Яг нь юу болсон юм? Би нуугдсан 9 луу. Юу? Чамайг явуулна гэж одоо юу? Чи Силан энэ хүүхдээс миний боловсруулж байгаа зэвсгийн үнэр үнэртэж байна. Би түүний зэвсэг болгон боловсруулж чанарыг дээшлүүлнэ. Хоёр дахь ах шинэ лагны энэ ажиллагаанд ямар нэг нууц байна. Түүнийг битгий хөв. Шинэ лагны авсан 10 хүний 9 галын зууганд хаягдаг. Лё Зэн үгсэнтэй адилхан. Бид тэр хүчийг зүгээр ингээд явуулна гэж үү? Мах цусаар цэвэршүүлж зэвсэгт өшөө хонзонг хадгалаад цэвэрсэн зэвсэг бас маш хүчтэй. Өшөө хонзонг өөртөө шингээж илүү хүчтэй болно. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ миний биес шуан төвчний зэвсэг шиг үнэр үнэртэж байна. Шилэн хорон цэвэршүүлэгч төрөлх хүрээнээс хагас алхам. Хэрвээ би чамайг шуан төвчний галт элтэйгээр хамт дахин боловсруулна. Би түүнийг лин төвчний рүү дэвшүүлж болох юм. Танд тэдгээр зүйл аль нь байхгүй. Тэгэд миний цусыг ашиглаж өөрийн элдээ лин төвшөнд болгоно гэж үү? Зэвсгийн боловсруулалт металл болон халууны онцлог үнэн шүү. Би онцгой металлыг мөн миний жинхэнэ гал 2 дугаар зэргийнх. Гэхдээ би ёс суртахуунгүй яаж хийж байгааг хэрэглэж чадна. Одоо чамайг 100-нд хийж лин төвчний зэвсэг болгож чадхаа эсгээ харийг хөөх. Би таагаад үзнэ. Миний галт цэлэнтэй нэгдэж байгааг баярлах хэрэгтэй. Гэхдээ юу би зүгээр л хатуу шатах мэдрэмжийг л мэдрээд байна. Гэхдээ өвдөхгүй ерөөсөө байна. Хэдэн цагийн дараа юу болоод байгааг мэдэхгүй байна. Гэхдээ энэ зойронд болсон явдлаас л болсон байх. Миний бие үнэнийг шуан төвчний зэвсэг болтлоо цэвэршсэн байж болох уу? Тийм болохоор л би жинхэнэ галж чадахгүй байгаа юм байна. Энэ хүүхэд одоо бол засагдаагүй байна уу? Би чамайг энэ галт эмээр засаад өгнө. Луаны хайрс гэрэлтэж байна. Миний бие хүчээр дүүрж байна. Энэ юу хар гал вэ? Энэ хар галыг ашиглан шуан төвчний зэвсгийг шингэх замаар луугийн хайрсыг идэвхжүүлж илүү их хүч олж авах боломжтой юу? Хэрвээ 9 луугийн хайрс бүгд идэвхжих юм бол бид хэр их хүчтэй болох бол миний хүчийг олон дахин нэмэгдүүлэх ганцхан хайрс л хангалттай байсан. Хэрвээ би бүх луугийн хайрсыг гэрэлтүүлэх юм бол юу болох вэ? Хайрсыг гэрэлтүүлэх тийм ч амархан биш бололтой. Ха. Дөвдгөө булиг явах. Би тэр хөгшин Силангийн ийм их хэмжээний эрдэнэтэй гэж бодсонгүй. Шуан зэрэгэл дунд төвшин.
энэ чинь шүн бөгж юу? Шүн бөгж хадгалах болон хадгалах хорон зайтай гэж сонссон юм байна. Үний юм болов энэ нэстэг утга чинь их хилэгдсэн харагдаж байна. Энэ өвгөн нь яагаад энийг хадгалж байсан юм бол? Яагаад тэр хөгшин мангас энэ хогийг үнэлж байсан юм бол? Харъя л та. Энэ юм юу нуугаад байгаа юм бол? Одоо мө зогсох. Энэ чинь ямар хуучин юм бэ? Хаашаа явах хэвээр газар руугаа яа зайл. Хөх үлдний бүлгэм шиврээ эргэл. Сонирхолтой юм. Пен Тян улс нийслэл чин юу бүлгэм. Нэстэг удаа хаашаа явчихав. Энд юу хийж байгаа юм бол хин ч дотож орохгүй байна уу? Ваа, өөр нэг бүлэг хүмүүс шалгалтанд унаж хасагдлаа. Чи юун бүлгэнд орох шаардлага байдаг юм уу? Энэ чинь эхлээд чи өөрийнхөө энергийн шавийг тэмдэглэх ёстой. Хэрвээ чамд шавийн тэмдэглэл хийх хүч байхгүй бол чамд шалгалтанд орох эрх байхгүй. Ойлголоо. Тэгвэл би оролдоод үзье. Шавийн токен хийх хугацаа чамаас шалгаална. Гайхалтай, чи бүр хийж гисэн үү? Би одоо ийм байдалтай байна да. Ийм хол явчихад байхад чамд юм мэдэгдэхгүй байгаа юм уу? Юу? Би одоо татах хүчний өөрчлөлтийн талаар ярьж байна. Бүлгэм доторх татах хүч гадснаасаа 10 дахин илүү хүчтэй шавийн тэмдэг хийж хаалгаад давж гарах бол зөвхөн эхний алхам зөвхөн шалгалтын давж байж л чин юун бүлгмийн гадна шав болж албан ёсоор баталгаажих боломжтой. Тэгвэл бид яаж шалгалтыг давж гарна гэж чиний шавийн тэмдэг чиний хүчний бүртгэдэг шалгалт хүн бүрийн нөхцөл байдлаас хамааран шийдвэр гарна. Чи юун бүлгмийн шалгалт хүртэл хэр хол явах ёстойг нь би мэдэхгүй. Ямар ч байсан би шалгалтыг заавал өгөх ёстой. Сонс, тэр хүүхэд олдвол ал.